Сэм. За энэ уулзалтаар засгийн газрын үйл ажиллагааны талаар болон сонгуулийн тухай, улс төрийн намуудын тухай хуулийн төслүүдээр тэд байр суурь илэрхийллээ. Өнөөдөр улс төрийн намуудын ерхий нарийн бичгийн дарга нарын 6 дахь удаагийн уулзалт төр орно боллоо. Энэ удаагийн уулзалтаар шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд үнэлт дүгнэлт өгч хилцэгдэж байгаа сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдээр намуудын төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Өнгөрсөн оноос эхэлсэн нийгмийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах замаар тодорхой ажлууд хийгээгүй. Үүний эсрэг гаргасан хууль тогтоомжуудын хэрэгжилт муу байгаа талаар намын төлөөллөд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал энэ онд Монгол улс валютын үнийг 1380 төгрөгөөр барина гэж байсан ч өнөөдөр 2000 хүрэхэд ойрхон байна. Мөн гадаад хөрөнгө оруулалт муу байгаа талаар шүүмжилж байсан. Өнөөдөр бол ард түмэн ер нь ажилгүйдэл орлогогүйдлийн л байдалтай байна да. Төрийн албан хаагчдын байдлаар дээр баг. Тэгвэл одоо улс орны одоо хүн амын олон холсон чихний ард иргэдийн хувьд бол амьдрал одоо асар хүнд байна. Тэр хөдөлмөрийн одоо доод цалингийн доод хэмжээ гэдгээс нь доод орлоготой хүмүүс бол маш олон байна. Энийг бол одоо ажилгүйдэл гэж үзэхээс өөр байхгүй шүү дээ. Тэгээд ер нь ийм нөхцөл байдалтай ер нь одоогийн засгийн газар бол энэ үндсэн хуулийн бос засгийн газар байна. Цаашдаа бол одоо энэ дан дээл, давхар дээл гэдэг асуудал дээр бол нэгмөр болох ёстой гэж ногоо нам үзэж байгаа. За тэгээд энэ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр бол одоо хоорондоо холилдох нь үндсэн хуулийн зөрчсөн асуудал. Үүнийг бол одоо тий цаашдаа бол одоо үнийг шийдвэртэй болиулж одоо энэ хууль тогтоох засаглалын хүмүүс одоо засгийн газарт ордгоо бол бүр мөсөн болох ёстой. Тэгвэл бол одоо эдийн засгийн хүнд байгааг бол засгийн газарт манай зүгээр олонхыг бүрдүүлж байгаа засгийн газарт орж ажиллаж байгаа гэдэг утгаараа биш. Ерөнхийдөө бол эдийн засагт ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр бол эдийн засгт нэмэлт санхүүжилт хийх ёстой. Энэ бол одоо өшөө сумлах буюу одоо цус сэлбэх аргуудыг хийх ёстой. Мөнгө, хөрөнгө оруулалт одоо болвол бонд зээлийг гаргаж зээл авч одоо ингэж сумлж өвчтөе хүнд одоо тариа хийдэг, тусал хийдгийн айдлаар бол одоо эдийн засгийг сэлбэх ёстой. Хятад улс жишээ нь одоо яаж сая эдийн засгийн хямралыг дав харах хийж байгаа нэг хятадын валютын нөөц үнэхээр их 3 тэрбум доллар төрсөн ба. Дэлхийн 2 дугаар том эдийн засаг болсон. Тэгэхээр хятад яаж яах нөхөр бол бүх аж ахуйн нэгжүүдэд зээл өгч бүчгэлөөтэй өгч бүр аав гэж одоо баг тулгаж яах гэхэд бол одоо хэлсдэхгүй. Ингэж бол жижиг дунд үйлдвэр томоохон үйлдвэрүүд бол санхүүгийн одоо хямралаас нь бол хүн одоо зогсонгүй байдлаас нь бол гаргаж байгаа. Парламент судалгааны намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулийн төслүүдээр тэд саналаа нэгтгэхээр ажиллаж байгаа. Харамсалтай хууль боловсруулалтын зүгээс парламент судалгааны намуудын санал дүгнэлтийг сонсохгүй байгаа. Сонгуулийн тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүд бусад намуудын хувьд эсрэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Өөртөө тааруулснаар бол ялалт байгуулдаг. Дараагийн сонгуульд. Тэр бол олон удаа дэлхийд дээр практик харагдсан байхгүй юу? Тухайн олон хот бол өөрсдөө тухайд юу гэж боддог вөхөр би хуулиа сайн хийчихээр манайх дахиад сонгогдох юм байна гэж боддог. Тэгвэл тийм юм бол практик байдаггүй. Ямар юм байдаг вөхөр сонгогчдол 6 сарын өмнөөс ерөнхийд нь сонголтоо хийгээл өөрсдийнхөө итгэл үнэмшээр хийнэ. Хууль бол сонгуулийг явуулах механизм л байхгүй юу? Сонголт бол сонгогчийн өөрийн итгэл үнэмшил одоо тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад ингээд сонголтоо хийгээ явдаг. Хүний эрхийн байгууллага арчдын үнэт зүйлсийн асуудал энэ асуудлаар олон жил ажиллаж байгаа хүний хувьд өгнөд хэлэхэд бол намын тухай хууль, үндсэн хууль, Монгол улсаас орсон, нэгдээ орсон олон улсын гэрээ гол үзэл баримтал тулгуур зарчмуудыг зөрчижчихсэн юм бичлэгтэй харагдаж байна лээ. Улс төрийн нам бол зөвхөн нэг аж ахуй нэгжтэй зөөрлөж ярих нийгмийн институт биш л дээ. Улс төрийн нам бол улс орныг хөгжүүлэх алсын ихтийн зорилготой ийм улс төрийн байгууллага. Тэр хуулийн зорилго нь бол зөвхөн нэг улс төрийн намыг байгуулах, татан буулгах, энэ харилцааг зохицуулна гэсэн ийм зорилготойгоор орж ирсэн байл. Парламент судалгааны намуудын төлөөлөл засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг эерэг ба сөрөг талаас нь тайлбарлаж байна. Шинжлэлийн засгийн газрын бүтээн байгуулалтын төлхөөтэй анхаарч ажиллаж байгаа нь манай улсын хөгжлийг хурцсаж байгаа. Харин хөрөнгө оруулсан салбарын эргэн төлөлтөнд тал дээр анхаарах шаардлагатай гэж сануулсан. Харин улсын хуулиар хэлцэгдэж байгаа сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдтэй илүү өргөн цар хүрэнд хилцэх зүйтэй гэх саналыг гаргасан юм.